За манайхан сонь сайхан юу байцгаандаа ойр та бүхэнтэйгээ шинэ юмар уулзаагүй нэлээд хугацаа алдаад бас удажглаа уучлаарай. За өнөөдрийн оруулах байгаа юм бол нэлээд хөөрхөн бас гоё түүхийн дундаа орохоор юм байгаа. Тэр нь юу гэхээр зурган дээр харагдаж байгаа журлангийн сул төрийн хажуу дахиад нэг илүү давхар карантин сул төр байгаа хүмүүс хараад юу нэг гайхаад байдгийн байлээ. Сая Facebook ухаас уужсэн чинь нэг охин нэг юм байна лээ. Энийг ойлгосонгүй яасангүй гэдгийг харангуйтаа энэ Францад хүүсэд хөгжсөн бидэт гэдэг бие угаалтуурын тухай та бүхэнд ярьж өгч байгаа. Монголд ховорч гисэн гадаад дэх одоо түгээмэл байдаг ариун цэврийг сахидаг энэ айхтар тоног төхөөрөмжийн үг түүхийг углуургаар та бүхэнд яриад өгвөл онд сонирхолтой санагдах байх гэж бодлоо. За манайхан гэлтгүй би ч гэсэн бацаан баг багтаа бас мэдэхгүй энэ тентхэн жорлон баанд ороход нэг илүү одоо каранттай иймэрхүү жорлон байхыг хараад бол гайхаад ямар учиртай юм болдоо гэд хэрэглэхгүй жоохон одоо те зай барих маягтай хажуудлынх нь одоо уламжлалт нойлыг нь хэрэглээд гарч явдаг байсан байдаг. За эргээд ингээ ухаад харахад 17 дугаар зууны яг ихэнх үед одоо Европын тэр тусмаа Францын хамгийн өндөр дээд зэрэглэлийн одоо дараа болон цэрэгнүүд одоо иймэрхүү ариун цэвэр одоо хамгаалах өрөөндөө ингэж одоо юм угаах тусгай сав бааныг бол одоо өндөр хөгжүүлж тэрийг соёл болгож үлдээж чадсан өнөөдөр та бидэн дээр ирчээд байгаа нь. Гэхдээ энэ бидэт гэдэг одоо угаалтуурын зүйл маань ерөнхийдөө бас Монголд байгаагүй байсан юм байна лээ. Одоо 60-аад он, 70-аад он, 80-аад он те тухайн үед одоо Европоос ирж ажиллаж амьдарч исэн хүмүүс өөрсдийнхөө одоо паалантай бидэтийг ачуулж авчрахаас гадна зарим орон сууцны хороолуудад одоо жочид буудалд иймэрхүү бидэт буюу угаалтуурын хажууд одоо те дахин нэг юм угаалтуур жижигхэн суудаг явган угаалтуур байдаг байсан байгаа. Үүнийг манай зарим монголчууд бас мэдгүй хөл гараа угаадаг эсвэл одоо шаал угаах ус хувин одоо тэ дүүрэгдэг ерөнхийдөө нэг тийм угаалтуурын цорог гэсэн ойлголттой бол байсан байдаг. Тухайн 17 дугаар зууны үед Францын өндөр дээд язгууртнууд ерөнхийдөө энэхүү бидэт гэдэг зүйлийг бол өдөртмийн амьдралдаа бол тууштай хэрэгжилж исэн байдаг юм билээ. Бие засны дараа тусгай одоо тэ төмөр ч юм уу одоо тэ модон твшнүүдэд өөрсдийнхөө бас эмзэг хэсгүүдийг угаахаас гадна одоо тэ бэлгийн одоо ажил болон ямар нэг юмны одоо өмнө болон дараа энэ зүйлийг байнгын ашиглаж одоо хэрэгжилж исэн. Энэ бас нэг учиртай. Яагаад тэгэхээр тухайн үед бааныг одоо өргөнөөр ашиглаж усанд ороод байх нөхцөл боломж баячуудад ч гэсэн ховор байсан байгаа. Их хэмжээний усыг дүүргэж халааж түүндээ ороо те одоо хурдан бие угаана гэдэг бол асар их цаг зардалтай байсан учраас маш хөнгөн арга чанартай угаалга үйлдэхэд иймэрхүү бидэт гэдэг зүйлийг бол хэрэгжилж исэн. За яг хөө эмэгтэй хүн тухайн үеийн ёс суртахуун одоо үзэл баримтлал даруй байдлын одоо хамгийн том зүйл бол одоо биеийн ил хэсгийг олон түмэнд үзүүлэхгүй хамтанд харуулахгүй ер нь их нууцлаг хаалттай байсан үе. Тэр үед яадаг байсан бэхээр эмэгтэй хүн бүрэн нүцгэлээд усанд орж байна гэдэг өөрийгөө маш эмзэг арчааг байдалд оруулж байна гэж үздэг учраас зарим эмэгтэйчүүд одоо дүүргээ твцсэн байгаа халуун баанд урт даашинцтайгаа шууд орж усанд орж угаалга үйлддэг гэсэн ба иймэрхүү одоо том хэмжээний их ус үйлдвэрлэж одоо цэвэр усаар те халуун гүт усаар ингэж юм хийн гэдэг үлээр асуудалтай байсан учраас жижиг бидээтүүдэд богино хэмжээний угаалга хийх нь өөрөө хувийн ариун цэвэрт бол маш өндөр ач холбогдолтой гэдгийг бол мэдсэн байгаа. Тухайн үед одоо хотчлтын өвчин янз янзын одоо нэм бактериус те холоор өвчин их гарч ирсэн учраас их хэмжээний усанд нүцгэн орно гэдэг бол өөрөө маш эрсдэлтэй зүйл байсан гэж хэлдэм байлээ. Тийм учраас өөрсдөө ингээд буцалж байгаа эсвэл одоо те хүүт устай сэлгэж бүлээн усаар одоо өөрсдийнхөө одоо эмзэг эрхтнийг угааж исэн гэдэг тийм яриа байдаг. Тэр тусмаа сарын тэмдгийн үеэр энэ бидэт гэдэг одоо угаалтуурыг бол хэмжээгээр ашиглаж ирсэн. Өнөөдрийн та одоо тийм хүндрэлтэнд бол олон хөгжсөөр одоо өнөөдрийг зэрэг төрсөн. Ер нь тэгээ тухайн үед одоо бие засны дараа ямар нэгэн альчуур одоо тэ ус эсвэл өөр чулуу молуу навчинтрээр бол арчиж исэн байдаг гэдгийг та бүхэн бол мэднэ. Энэхүү бидэт гэдэг бол энэ бүх зүйл том хувьсгал хийсэн байдаг. Яг уу анх Францад ч бас энэхүү технологи үүсээг байх. Дэлхийн бүхэл оронд одоо тэ аягтаа усаа бариад явах одоо бие засны дараа голын усан дээр очих гэх мэт янз янзын арга хэмжээнүүдийг авч ирсэн байгаа. Орчин үед буюу 1900
толгойдонд одоо сантехникийн одоо том дэвшлүүд бий болсон учраас орон сууцнуудад усны цорго бий болсон. За энэ усны цоргон дотор одоо өөрсдийн зориулсан бидеттэй бас хөгжүүлж тусгай паалантай модон эсвэл төмөр зэс янз янзын одоо металлуудыг ашиглаж иймэрхүү хоёр дахь нойлыг бол хөгжүүлж анх одоо маш том хувьсэл гарч гэрийнхэн карантыг онгоолгоод шууд хүүт улсаар юм угаах хэмжээний ус өндөр түвшинд хүрсэн. Өнөөдөр бол энэ маань хөгжөөд бүр халуун хүүтэн ус даралтаа тохируулаад энэ карантин дээрээ сууж байгаад янзалдаг болсон байгаа. Тэгээ монголчууд энийг бас сайн мэдэхгүй суучаас анх одоо дэлхийн орнуудаар зугаалж аялж байгаа монголчууд гайхаад толгоогоо угаадсан болов юугаа угаадсан бол гэдээ ерөнхийдөө нэг шал угаадаг, шалны альчуур баацдаг муусны нүхийн байна л гэсэн ойлголттой байгаад байсан. Тэгтэл яг үнэндээ бол одоо бизнесний дараа хажуу тэлийн одоо энэ жижиг одоо суултуурлуу угаалтуурлуу шилжин байрлаж яг өөрсдийнхөө даралтанд тааруулаад энэ хүү зүйлийг бол хэрэгэлдэг. Хэрэглэхдээ савн болон бас бус зүйлүүдээр бас ариутгаж угаасны дараа одоо энэ жижигхэн одоо суултуур угаалтуураа бас сайхан угаа цэвэрлэнэ. Энэ дотор бол хүндэр ч юм уу бөөлж ч юм уу ямар нэгэн бүхэл одоо зүйлийг бол хийж болохгүй. Ягаад гэхээр энэ зөвхөн усал байх ёстой. Тийм учраас хажуудлынхын том цорогтой хүндэнд бийцчаад ийшээ дуулсныхан дараа орж уцаасанд орно гэсэн үг байгаа. Гэхдээ яг энэ хүмүүс хэлж илээ ерөнх бидэд зөвхөн одоо доод эмзэг эргэтнээ угаахаас гадна хөлөө бас сайн угааж идэг. Дээр үед бол хөлөө угаадаг, доод юм угаадаг, ерөөсөө хүнд хөнгөн бийцснийхаа дараа болгонд бас угаадаг юм том ариун цэвэр маш том одоо соёл түүхцэн байсан учраас энэ нь бол өөрөө зөв дадал зуршил болсон байгаа. За исламын улсуудад болон Европ, Япон гэх мэт улсуудад бол одоо энэ хүү бидэд зүйл өндөр толтол хөгжиж одоо Японы суултуурууд өөрөөсөө бас халуун бүлээн ус даралтаа тохируулаад хажуудаа гар утс шиг бахан коноптой иймэрхүү технологийн хөгжлийг 60-аад оноос бол хөгжүүлж энийг бол үнэнхээр технологижуулж чадсан. Энгийн одоо орон сууцны байрнуудад бол яг иймэрхүү одоо дүүш шиг юм одоо шүршүүртэй одоо нойлуудыг бас шинээр бий болгож бас нэг хувьсэл гарсан байна. Ягаад тэгэхээр ингээр зай талбай хэмнээд заавал хоёр дахь паалантай суултуурыг хийхгүйгээр зөвхөн нэг цорго нэг суултуурыг ашиглаад хажууд нь шүршүүр байрлуулж байгаа. Энэ шүршүүр байрлуулдаг нь бол Англи Саксон болон Хойд Америк, Канада тал руугаа бол хөгжсөн орнуудын хийдэг одоо ийм хөгжил гэж ярьж байгаа. Ерөнхийдөө бидэд хөгжсөнийг одоо шүршүүртэй байна уу, сууж байгаа дугааж гин үү, эсвэл аяг тавыг одоо жижигэн цоргоор угааж гин үү гэдгээр нь бас аль зүгвэ гэдгийг нь бол мэдэж болт юм. Хитрхи технологичсон автомат байх юм бол Япон, ийм шүршүүртэй байх юм бол Хойд Америк, иймэрхүү одоо өөрөө сууж байгаад энийг одоо унган дээр мордох гэж бас ярьдаг гэж байгаа. Яг тухайн үеийн Францын хошин үг мөг дээр бол одоо унах дээр өссөн одоо миний баг нас ч юм уу тийм бодох юм бол энэ жижигхэн бидэд дээр бас өөрийгөө цэвэрлээд угааж ирсэн энэ хүүхд ярьж ийн гэсэн үг байгаа. За ямар ч үсэн тэгээд бидэд гэдэг одоо энэ зүйлийг бол одоо монголчууд бид нараас сайн мэдэж авахаас гадна бас өөрсдийн захиалгаар орон сууц хийж байгаа одоо энэ орон сууцнуудад нэмэлтээр суулгаад өгч хэрэгтэй. Тэгэх юм бол хөлөө угааж болж юм бас бүх ариун цэврийн асуудлуудаас энэ бидэдийн тусламжтайгаар ингээд шийдэж болж байгаа. За зарим орнуудад бол явган одоо нөхөн суултууруудад хажууд нь юм хүүт уустай шууд холбосон юм бидэдүүдийг бол хийсэн. За энэ нь бол яг хэрэглэхэд бас хэцүү зүү юм уу баруун гараараа наануу цаанаас татаж бас өөр лугаа хувц руугаа гутлуунар руугаа цацчих гад бас жоохон хэцүү байдаг. Тэгэхээр миний хувьд л харж байгаа нь Франц стилийн буюу одоо явган сууж байгаад одоо мордон гэж ярьж байгаа яг энэ зурган дээр гарч байгаа шиг юм паалантай нь бол их зүгөө санагдаад. Монголд ирсэн жуулчид ерөнхийдөө гадааддаа гэхгүй ямар ч хамаагүй жуулчид ерөнхийдөө манай Монголын нойлын системийг жоохон голонгуй байдаг. Ийм нойл гэдэг зүйл бол ховор байдаг. За орлогод ариун цэвэр одоо шаардлага хангахгүй байдаг. Хажууд нь бидэд буюу энэ хоёр дахь одоо дугаалтурын хэрэгсэл байхгүй байгаа нь гадаадд хүмүүст бол аюу хэцүү. Яагаад тэгэхээр энэ хүмүүс чинь яг тийм орчинд өсөөс ороод үндсэн чаш одоо тэг хүнд хөнгө бизнесний дараа заавал нөгөөдгөө угаах гэдэг. Тэгээ ийм болдгоо учраас одоо Монголын
Монголын гаидууд хөрхий Pepsi-ний саундууд усиж өгөө тагийг нь 3-4 удаа хадаасаар нэвц холлоод маягээд атгуулчихж байгаа. Тэрүүгээр одоо тийм эмзэн өврийн маягийн хөрхий бидэд хийгээд бас хэрэглээд явж байгаа. За исламын шашинтай орнуудад бол иймэрхүү савнаас гадна бас цорох янз янзын одоо хувийн сав аягыг ашиглаж бас энэ хүү угаалгыг бол үйлдэл явж байгаа. Энэ нь бол үнэхээр юм бас хүн эрүүл мэндэд сайн гэдгийг та бүхэн мэдж байгаа. Ягаад тэгэхээр өөрийнхөө одоо эмзэг хэсгийг усаар угаана гэдэг ариун цэвэр талаасаа сайн байхаас гадна цусны эргэлтийг сайжруулж ямар нэгэн шамбран мамбартай илүү одоо өвчин хөгжих үсхийг одоо хоригдж чаддаг нэлээд том дэвшил байгаа. Нойлын цаас гэдэг зүйл бол сүүлд гарч ирсэн. 1960-аад онд анх Америкт бий болсон зүйл. Нойлын цаас бол яг хуу ариун цэврийн түүхэнд бас нэг том одоо хуудас эргүүлж байгаа ч гэсэн коронагийн үеэр ариун цэврийн цаас байхгүй болсны дараа олон дэлхийн ард ирээд хэрхэн нойлын цаас хүчгсэн ариун цэврээс ахих вэ гэдэг дээр одоо ингээ бодож ирсэн. Ингээ бодоод нөгөө л бидэд буюу ус байгаа тохиолдолд юм угаачих нь хийн амар юм байна гэдэг тийм одоо зүйл рүү төвлөрсөн байдаг. Тэг үүнээс хойш одоо 20 оноос хойш бидэдийн одоо энэ борлуулалт, суулгуулалт одоо энийг хийдэг компаниудын одоо ажил захиалга бол хэмжээгээр нэмэгдсэн гэж үздэг. Тэгээд 20 оны корона гэснээс Монголын фэйсбүүкний орчныг хараа байж хахад 20 оны үед нөгөө нойлын цаас мас гэдэг яг энэ үед нэг нөхөр одоо урдаас ч үлээ хаанаас ч үлээ юм угаадаг нойлын цаас билүү угаадаг давууч үлээ ингээд нэг юм дөрвөлжин даунууд хэргэлчээд доороо хадгалж байгаа дугаалгын машин дэгээ угаадаг ч гэлөө гараараа угаадаг ч гэлөө нэг юм амир нүсэр юм яриад байсан. Тэгээд энэ нөр олон монголчуудын бас сэжгийг бол төрүүлж ийсэн. За яг энэ нь бол нэг бодлын бас ариун цэвэр сахидаг бас нэг арга. Тэрний орон зүгээр ус байгаа тохиолдолд бидэтэй эргэлээд байхгүй тохиолдолд одоо ядын цэнхэр бошгоноос Pepsi-ний саунд ус дүргээд аваа гарсан одоо хамгийн зөв сонголт юм байна гэж ойлгож байна. Тэгээ манай монголчуудын бас янз янзын паян байдаг л да. Хөлгаараа угааж исэн, ховцонороо угааж исэн тэргээ. За дээр нь одоо матар очтой дайнде гэдэг нөхөр чинь бидэдний карантин гоожуулаад сойзон дээрээ тусаагаад амамаараа угаагаад байж исэн одоо түүхийг та бүхэн 80-ад оны матар очтой дайнде гэдэг кинон дээрээс бол харж нээлтэж исэн байх. Тэгээд энэ шүршүүртэй одоо бидэд зүйлийг бас зарим манай монголчууд ойлгохгүй бас тэр жорлон дотор доошоо тонгооцсон тэр шүршүүрээр толгоор угаавас ингээд цацаад толгоогоо сайхан саундаад угааж исэн бас тийм тохиолдлууд байдаг. Тэгээ болохгүй ш болно. Ус байгаа юм чи яаж л болсон уу босноо яаж хийж байгаа л бас юм уу угааж ийна гэдэг чинь бас өөрөө ариун цэврэл сахиж байгаа юм зүйл байна. Ер нь тэгээд гадаадтуудын элдв буудал шуудлаар ингээ явж байхад нэг иймэрхүү бидэдтэй нойлын хөрөө мөрөөнд харах юм бол бас азны кола гэсэн баягаар бас асар ихээр бэлэгшээж айтайхан сайхан тухтай өрөөнд орчжээ гэдэг бас сэтгэл ханамжуулалт төрдөг. Дээр үед бол үнэхээр мөнгө төгрөгтэй бас нэлээд язгууртан хүмүүс арай өөр төвшний мэдлэгтэй болчихсон. Арай өөр төвшний бас ариун цэврээс сахидаг байсан хүмүүсийн одоо люкс хэрэглээ өнөөдөр та бүхэн бид нар өөрсдийнхөө гэр орон захиалаач гэсэн эсвэл одоо өөрийнхөө гарын доорх материал Pepsi-ний сав гүц дангах гэдэг юм уу зүйлийг ашиглаад бас хангаж болдгийм байна гэдгийг өнөөдөр ярьж байгаа бидэдтэй холбоотой ийм сонин содон түүх одоо та бүхэнд харуулсан баг. Ямар ч байсан мэддэг хүмүүс нь бол яг мэдчихэл байгаа. Мэдхгүй их олон хүмүүс байдаг учраас дараа энэ тентхийн соёлын шоконд ороод байхгүй. Энэ нөгөө нэг гоё түүхүүд яриад байсан хөөрхөн юм угаадаг бас бидэд байна гэдэг тийм анхан шатны суур мэдлэг болчихж байгаа шүү. Тэгэхээр одоо ийм анхудаа мэдж байгаа юм уу яаж байгаа ийж байгаа ингээд хэлэмээ билүүдэх гэдэг хүмүүс энэ удаа бас нэг сайхан өнжөөрөө. За тэгээд гоё түүхэд суугна ойрд ажил төрөл ихтэй байгаа учраас янз янзын гоё сайн одоо дэлхийг томслосон түүхүүдтэй нэлээд бас удаашралтай харам оруулж байгаа одоо бас үнэхээр бас сэтгэл зүй өнж байгаа. Тэгээд нэг юм хийж хэмсэн гэдэг тийм бодол өдөр болгон бодогдоод явдаг ч бас ажил амьдрал амжихгүй байна гэдэг өөрөөс амар асуудалтай байдгийн байна. За ингээд ямар ч байсан гоё түүхүүд суугтайгаа орж гараад ойрхон байж байгаараа тэгээд тун удахгүй дараагийн гоё түүхүүд араараасаа угсраад орж ирнэ.